Сайн бацгаана уу? Намайг Балармаа гэдэг. Одоо 18 настай. Одоо МОС-ийн хүрээлэн машины инженерчлэл мэргэжлэр дээр төвшөндөө суралцаад дүүргэж байна. За би анх болохоор Багнуур хотод төрж исэн. Тэгээд тэнд амьдарч агаад одоо Улаанбаатар хотод амьдарч байна. Тэнгүүд манай орон нутгийн Улаанбаатар болон Багнуурын хувьд ямар байгууллагын асуудал үүсдэг вэ гэхээр мэдээж хотчлолтод даасан байгууллагын асуудал үүсдэг. Агаарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдол. Тэгээ энэ хурлууд нэргээд биднэрт бас сөрнөлөө үзүүлдэг штэ. Хүчлийн бороо, тоос бужинхлтын дүнд алирын хөдлөх, хүчлэл хэсэг гихчлэн тэ. Үүн дээр нэмэх юм бол хэрлэнгийн салаа гол буюу юдэг гэдэг гол байдаг. Хамаа жоохон байхад болохоор маш тийм урсгал сайтай тунгалаг гол байсан. Гэтэл сүүлийн 5-6 жилийн хугацаанд болохоор тэр урсгал нь багасаад илүү тогтоол усны шинжтэй амгархаг болж хуурсан байсан. Тэгээд илүү голын цахаараа ингээд замаг ургасан, тэ ногоорсон, унтны усанд хэрэглэх боломжгүй болж өөрчлөгдсөн байсныг харахад надад бол маш гонхтой санагдчихсан. За 3 дахь асуултын хувьд болохоор яагаад залуус бид нар энэ байгаль орчны асуудалд илүү оролцох хэрэгтэй гэхээр одоо энэ байгаль орчны доройдол, экосистемийн асуудал зэргийн сөрөг нөлөөллийг хамгийн урт хугацаанд мэдрэх хүмүүс нь бид нар байгаад байгаа. Одооноос эхлүүлээд бид нэр хөш хүртлөө энэ сөрөг нөлөөллийг хамгийн урт хугацаанд мэдрэх болчиход байгаа. Бидний хойч үе те. Тийм учраас бидний ирээдүйн шууд яригдж байгаа учраас өөрсдөө зөвхөн ажиглаад суух биш, зөвхөн бодлого боловсруулагч болон байгууллагуудыг хараад суух биш, өөрсдөө дуугаалаг өргөх, арга хэмжээ авах, гар бие оролцох, шийдлийг түүчээлэх, шийдлийг танилцуулах, төвшүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хийгээд явбал өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө хамгаалж байгаа хэрэг болно. Тийм учраас залуус бид нар байгаль орчны асуудалд илүү оролцох шаардлагатай байна. Тэгээд хөвчлээ энэ дэлхийгээ харж үлдсэн сүүлийн үе биш, аварч эхэлсэн анхны үе болцгоё гэд багш хайлсан үгээр дуусгаж байна. Хаалт тасаа явдал баярлаа.